гэхгүй л дээ. Тэр уулуурхайн салбар дээр бол одоо бид нар Австрали, Канада гэдэг улсуудыг илүү жишээ болгож, жишг болгож одоо тэр улсуудад уулуурхайн салбар яаж хөгжсөн юм бэ гэдгийг илүүтэй яриад байдаг. Гэтэл ердөө бидний одоо хажууд шахуу ингээд Орос улбаны улс бол одоо энэ уулуурхайн салбарынхаа бүтээгдэхүүнээ экспортороо дэлхийд 3-т орчин гэдэг чинь энэ улсад бас л уулуурхайн салбар маш өндөр түвшинд хөгжижээ гэж ойлгож болох уу? Ер нь тэгэхээр стандартуудыг бас яг тэнд адилхан мөрдөж чадчихна. Энд хоёр зүйл байна. Нэгдүгээрт бол Оросын улбаны улс маань өөрөө яг манайх шиг түүний хамааралтай, экспортын хамааралтай улс болж хувирсан. Оросын улбаны улсын экспортын 78%, за 80% байгалийн хий, түүхийн нефт, боловсруулсан нефт эзэлдэг байна. Тэгэхээр эндээс Оросын улбаны улс хамааралтай байна. За Оросын улбаны улсын хуучин социализмын үед байсан уулуурхайн түүхийдийг боловсруулдаг байсан тэр үйлдвэрүүд үндсэндээ боловсруулахгүй одоо үйл ажиллагаа нь үндсэндээ зогссон баг. Тэгэхээр яг вөхөр өнөөдөр бид одоо хаана боловсруулах боломжтой байна? Бидний одоо алт зэсийг алт зэс одоо бусад одоо уулуурхайн нефт бүтээгдэхүүнээс бусад бүтээгдэхүүнийг борлуулах зах зээл нь тэрнтэл тийшэл бид хандсан шүү дээ. Бид нартай тэр чиглэлийг тэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулах, худалдан авах тийм л компаниудтай хамтран. Асуудлын гол бол ерөөсөө энд л байна. Тэгэхээр Оросын улбаны улс гадаад худалдаа, эдийн засаг гэж ярихаар бас сүүлийн үед их хөндөгддөг болоод байгаа сэдв нь бол яхаарахгүй ураны олборлолт байна. Тэгэхээр өмнө нь ч гэсэн одоо яг тэр зөвлөлт холбоот улсын үед бол одоо Монголоос Оросын мэрэгчлэнүүд хурж ирээд уран олборлож исэн, зөөвөрлж исэн тохиолдлууд байдаг юм билээ. Тэгэхээр энэ талаар та юу гэж боддог вэ? Одоо энэ бол их хоёр туйлар хуваагдчихлаа л да. Нэг хэсэг нь уран олборлохыг бол эрс эсрэгүүцэж байна. Нөгөө хэсэг нь бол албан цахилгаан станц барих нь зөв гэдэг утгатай эрдэмтдэж бас байна. Олборлох хэрэгтэй, ашиглах хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхээр ураны асуудал дээр уран Оросын улбанаас өөрөө уранаар туйлын баян орно. Зүгээр манай оронтой ураны салбарт, уран олборлох салбарт бол хамтарч ажиллах тэр санал бол их боломжтой санал байна. Бид энийг хамтарч ажиллах хэрэгтэй. Яагаад гэж байгаа гэхээр Орос өөрөө ураныг гүйцэд боловсруулах тийм технологи байдаг. Ураныг Орос атомын цахилгаан хэрэглэхээс гадна ураныг Оросууд юунд цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд бол ашиглаж байгаа. Тийм учраас Оросын улбанаас ураны эрэлт бол байдаг. Энэ талаар бас Оросууд бидэнтэй хамтарч ажиллах хүсэл сонирхлоо илэрхийлсээр л байгаа байхгүй. Тэр дотроо ураныг хэдийгээр өөрт нь уран байгаа боловч бас энэ чинь анхаарлаа нэг хэсэг Оросын улбанаас баруун Европ руу хандуулах байсан. Өнөөдөр сүүлийн үед ерөнхийлөгч Путиний одоо үгэн дээр ихэвчлэн одоо Аз руу өөрийнхөө чиг хандлагыг гадаад бодлогын чиг хандлагыг хандуулах нь зүйтэй мэй гэсэн ийм асуудал яригдж байгаа шүү дээ. Үгэнд нь гардаг болсон. За тэгэхээр та бүхэн ярилцлагын цаг ер нь өндөрлөгдөх чинь л да. Тэгэхээр би сүүлийнхээ асуултыг тавья гэж бодож чинь та бас товчхон хариулахыг хүсэж байна. Тэгэхээр хувь нийлүүлсэн үйлдвэрийн асуудал байнга л яригддаг тийм ээ. Хоёр орны харилцаан дээр бол бас их тэг тушаа болж байна уу гэж харагдахаар асуудлууд байгаад байгаа. Жишээлбэл Монгол Росстехметийн Орос улбаны улсад төлөх ёстой өөрийн асуудал гэх мэтчлэн Улаанбаатар төмөр зам бол ашигтай ажиллаж чадахгүй байна гэдэл. Хамтарсан үйлдвэрүүд бол манай хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны хамгийн гол одоо тулгуурууд нь байгаа. Монороос Совцветмет гэж тий энэ үйлдвэр байна одоо хамтарсан нийгэмлэг байна тий мөн одоо Эрдэнэт улан байж болох Эрдэнэт үйлдвэр байна хамтарсан үйлдвэр. Энэ хоёр дээр үндсэндээ тулгуурлаж байна. Тэгэхээр энэ үйлдвэрүүд маань янз бүрийн асуудлууд байдаг л да. Гэхдээ энэ үйлдвэр өнөөдөр эдийн засгийн шилжилтийнхний хүнд үед энэ хоёр үйлдвэр бол манай улсын эдийн засгийн нуруунд дээр авч гарсан үйлдвэр. Зөвхөн энэ улсын энэ хоёр үйлдвэрийн технологиг шинчлэх, менежментийг сайжруулах асуудал яригдж болно. Тэрнээс энэ хоёр үйлдвэрийн одоо тодорхой хувийг одоо өөрчлөх юм асуудал бол бас засгийн газрын түвшинд шийдэх байна.
Зүгээр өрний асуудал бол одоо би судлаач өнөхөө хувьд бол тэрийг надад бол хэлэхэд бас би судлаач болохоос би шийдвэр гаргадаг хүн биш шүү дээ тийм ээ. Манай эсвэд хүрэлцэн ирж асуултанд дэлгэрэнгүй хариулт өгсөн танд баярлалаа. Орос Монголын уламжилт, найрамдалт, хамтын ажиллагаа эргэж сэргэж улам эрчимжинэ гэдэгт бол итгэдэг. Оросын холбооны улс гэсэн өөрөө шилжилтийн хүнд үеийг ялангуяа 90-ад оны маш хүнд үеийг бол туулсан. Нэг үеэ бодоход хоримтлолч бий болсон, ер нь ард түмний амьдрал нь сайжирсан байгаа. Тэр утгаараа манай бараа бүтээгдэхүүнийг худалдаж авах, манайхтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дотроо одоо Сибирь, Дорнод Сибирь, Эрхүү улсын мужийн одоо ард иргэд за удирдлагууд бол Монголда их хамтын ажиллагааг хийх үнэхэрийн одоо шинэ хүсэл нь байдаг. Тийм учраас энэ бидэнд нэгд зах зээлийн нөхцөлд эрэлт нь байгаад хамтарч ажиллах сонирхол нь байгаа нөхцөлд бол Монгол улс болон Оросын холбооны улсын хооронд хамтын ажиллагаа хуучин төвшөнд өөрөөр хэлбэл 90 оноос өмнөх тэр өндөр төвшөнд хүрнэ гэдэгт бол би бат итгэдэг юм аа. Үзэгчдээ манай студид шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэнгийн зан Орос судлалын секторын эрдэмшлэгээний ахлах ажилтан даван сүрэн оролцлоо. Бид Орос Монголын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар хөндөөн ярилцлаа.